нийтийн эрх зүйн харилцаа гэдэг нь болохоор юу хэлээд байна вэ гэхээр нэг талд захиргааны байгууллага, төрийн байгууллага. Өөрөөр хэлбэл тодорхой давуу эрхтэй, эрх мэдэлтэй тийм ээ шийдвэр гаргадаг ийм субъектууд байж байгаа. Нөгөө талд эрхэм үйл хийж байгаа. Тэгэхээр хувийн эрх зүй, нийт эрх зүй гэдэг маань юу вэ гэхээр энэ тэгш бус талуудын хоорондын харилцааг зохицуулж байгаа тэр хэм хэмжээнд буюу хууль тогтоомжуудын цогцыг хэлээд байна. Тэгэхээр процессын эрх зүйн шүүхтэй холбоотой бүх процессын эрх зүй бол юу ямар болох нь вэ? Нийт эрх зүйд орох нь шүү дээ. Яг тийм шүүхийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа тийм үү? Тодорхой маргаанууд их юм шийдвэрлэж. Иргэний эрх зүй, гэр бүлийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй тийм ээ гэдэг энэ компанийн эрх зүй эдгээр бол яах нь вэ? Хувийн эрх зүй хэлж байгаа юм. Тэгвэл үндсэн хуулийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, цагааны эрх зүй тийм ээ цагааны эрх зүй маань дотор маш олон салбаруудад хуваагдана. Тухайн бол татварын эрх зүй, нийгэм хамгааллын эрх зүй, газрын эрх зүй, байгууллагын эрх зүй тийм ээ гэх мэтчлэн маш олон салбаруудад хуваагдана. Тэгэхээр энийг бол энэ бүхний өнөөдрийн ярих боломжгүй юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ бол тэгш бус ерөнхийдөө бол нэг тал төрийн захиргааны байгууллага, төр буюу түүний байгууллага, нөгөө талд бол эрхэм үйл хийгээд гисэн тэгш бус субъектуудын хооронд үүсэж байгаа харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээнд хэлбэрэ гэж ойлгох юм байна. За тэгэхээр хамгийн түрүүнд бид нар тэгэхээр миний ярих гэдэг асуудал нэгдүгээр захиргааны эрх зүйтэй хамаарх юм байна тийм үү? Тийм учраас бид нар эхлээд захиргаа гэж юу вэ гэдэг ойлголтоо ойлгох хэрэгтэй болж гарсан тийм ээ. За өнөөдөр хичээлд ерөнхийдөө гурван үндсэн асуудлыг хүндэх гэж байгаа. Захиргаа гэж юу? Захиргааны регуляцийн зарчим гэж юу хэлээд байгаа. За яг 2-3 дахь асуудал маань ерөнхийдөө хамтдаа явуулна. Өөрөөр хэлбэл тэр зарчмууд тодорхой тохиолдолд яаж хэрэгжих вэ гэдэг асуудал ярих юм байна. За тэгэхээр сая би асуусан захиргаа гэж юу вэ гэж. Тэгэхээр шилхэн бол танаа сэтгүүлийн байгууллагын чинь багмар ч юм уу те захиргаа мөн эсвэл биш зүгээр нэг олон тушаалтан байгууллагын захиргаа мөн гэсэн мөртлөөсөө тэр тухайн байгууллагын захиргааны шийдвэртэй холбоотой гомдлыг одоо шүүхэд ихэж гарах гэхээр захиргааны шүүх нь авдаггүй, иргэний шүүх авдаг гэсэн асуудал яриад байна тийм ээ. Тэгэхээр захиргаа гэдэг бол яг нь ерөнхий утгаараа мэдээж захирах үйлдэл хийж байгаа, этгээд хийж байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол тэр дарамтчин бол ерөнхийдөө захиргаа болж гарах гал байна тийм ээ. За эсвэл эзэн биеүгээр тодорхой үйлдэл үйл ажиллагаа институт зэвсэг. За ер нь бол яг зөвхөн эрх зүйн утгаараа, ерөнхий эрх зүйн утгаараа захиргаа гэдэг бол тодорхой одоо нийгэм эмч чухлыг бий болгох зорилго бүхий зохицуулалтын систем нэг талаасаа нөгөө талаасаа организацийн буюу өөрөөр хэлбэл тодорхой ашиг сонирхол буюу зорилгыг биелэхийн тулд нэгдсэн хүмүүсийн зохион байгуулалтын нийтлэг гэж ойлгож байна. За энэ бол ерөнхий болоод эрх зүйн утгаараа байна. За гэхдээ эрх зүйн утгаараа гэдэг маань бас ялгаатай. Өөрөөр хэлбэл би хувийн эрх зүй, нийт эрх зүй гэж ярьлаа тийм үү? Тэгэхээр хувийн эрх зүйдээс захиргаа гэдэг ойлголт нийтийн эрх зүйдээс захиргаа гэдэг ойлголт бас юм. Тэгэхээр жишээлх юм бол та бүхэн яриад байгаа танаа байгууллагын дарга эсвэл одоо аль нэг компани захиргаа захирал тийм ээ. Энэ бол хувийн эрх зүйдээс захиргаа гэдэг ойлголт байна. Энэ захиргаа гэдэг ойлголт маань өөрөө компани тухай хуулинд байдаг юм уу, хөдөлмөрийн тухай хуулинд тийм ээ. Тэр үгсгээр шийдвэр яг захиргаа гэдэг утгаараа байж байгаа. Тэгэхээр тэр бол ихтэй хувийн эрх зүйдээс юм тийм үү? Харин миний ярих гэдэг өнөөдрийн асуудал бол захиргааны эрх зүйн үүднээс хууль зүйн утгаараа захиргаа гэж юу вэ гэдэг асуудлыг ярих гэдэг. Тийм ээ? Тэгэхээр хууль зүйн утгаарыг шилжүүлэх ч гэдэг юм уу нэг авах тал нь юу гэхээр бид нар одоо ингээд хий хоосон одоо юу гэдэг философийн ч гэдэг юм уу, улс төрийн ч гэдэг юм уу тийм ээ? Сэтгэл зүйн ч гэдэг юм уу одоо нэг тийм яг юм тодорхой юм нэг тийм яг тодорхой биш юм шиг юм зүйлийг ярьдаг уу? Хууль зүйн гэдэг юмны цаана юу гэдэг дундаа хуулийн зохицуулалт объектив хэм хэмжээ гэж байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг объектив утгаараа хууль зүйн утгаараа тийм ээ захиргааны эрх зүйн үднээс захиргаа гэж юу вэ гэдгийг бол бид нар хаанаас харах вэ гэхээр хуулиас харж байна. Захиргааны хэрэг шийдвэр тухай хууль гэж манайд одоо энэ хууль байгаа. Тэгэхээр энэ хуулийн 3-1-р зүйлд бол захиргааны байгууллага гэдгийг тодорхойлсон гэж. Тэгэхээр энэ бол захиргааны байгууллага гэдэг утгаараа хэлж байгаа. Ер нь бол юу бид нар захиргаа гэдэг товчсон байдлаар бол захиргаа гэж юу вэ гэдгийг захиргааны эрх зүйнээс тодорхойлсон гэж. За энэ тодорхойлтыг үзье бүгдээрээ. Тэгэхээр энд бол юу заасан байна гэхээр нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх мэдлийг хэрэгжүүлдэг, төв орон нутгийн байгууллага. За түүнчлэн засгийн газрын байгууллагын зарим үргийг төлөөлөн гүйцэтгэдэг засгийн газрын бус байгууллага. Хууль болон нийт эрх зүйн гэрээний үндсэндээ бусдыг захирамжсан шийдвэр гаргаж,
нийтлэг үйлчлэгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөр удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрхтэн субъект бол байгуулах хэлдэг. Нэлээд урт тодорхойлт байгаа тийм үү? За энэ дотор та нар юм уу? Алуу шиг байна тийм ээ. За бүгд энэ тодорхойлтод задлаа. Захааны байгууллагын үндсэн шинж юу юм бэ? За энэ тодорхойлтод байсан тодорхойлтод гарсан хамгийн ихний үйл үг тийм ээ. Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг. Төрийн гүйцэтгэх мэдлэг хэрэгжүүлдэг байгууллага гэж тийм үү? За тэгэхээр энэ бол юу? Нийтийн ашиг сонирхлыг хамгаална, засагласан шийдвэр гаргана, гүйцэтгэх мэдлэг хэрэгжүүлэх гэдэг нь ерөнхийдөө захааны байгууллагын ерөнхий нийтлэг шинж гэж байна. Захаа гэдэг нь юу яах гэж байгаад байгаа юм бэ гэхээр түрүү хэлсэн шүү дээ нөгөө хүмүүс хамтын амьдралаар тодорхой зохицуулах гэж, системчлэх гэж, тийм ээ, журмлах гэж энийг бий болгож байгаа. Тэр журмлахын тулд мэдээж хэрэг тухайн байгууллага юу хэрэгтэй? Эрх мэдэл хэрэгтэй тийм үү? Тэр эрх мэдлийг юугаар оруулах вэ? Хуулиар оруулах. Тэр хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэдэг нь ерөнхий нэг зорилго байна. Тэр хуулиар хэрэгжүүлж байгаа эрх мэдэл маань дандаа ерөнхий зорилго нь бол нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй. Тэрний тулд захиргаа тэр эрхийг бүрэн эрхийг бүрдэх томчрол олгоод байгаа л гэж ойлгох. Тэгэхээр энэ нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг гэдэг бол юу? Хамгаалах бол захиргааны байгууллагын үндсэн зорилго буюу үндсэн шинж байна тийм үү? За тэгэхээр энэ хамгаалах түрүүнд хэллээ сая хэллээ. Энэ зорилгыг хамгаалахын тулд тодорхой бүрэн эрх хэрэгтэй. Тэр бүрэн эрхийн хүрээнд яах вэ? Засагласан шийдвэр гаргах. Үүгээрээ жишээлх юм бол иргэнээс хууль этгээдээс ялгах байна. Нийтийг засагласан шийдвэр гаргах нь шүү дээ тийм ээ? Үүгээр ялгах та. За энэ бол энийг ерөнхийд нь юу гэж хэлээд байна вэ гэхээр төрийн гүйцэтгэх мэдлийг хэрэгжүүлж байгаа гэж. Тэр та нар мэдж байгаа яг дараа слайд дээр гарч байгаа. Эрх мэдлийг ангилдаг. Тийм ээ? Юу гэж ангилдаг вэ? Эрх мэдлийг, төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж тийм үү? Төрийн эрх мэдлийг гэж гурван хэлээд байгаа. Тэгэхээр тэр голынх нь буюу гүйцэтгэх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд ерөнхийдөө гэж ойлгох байна. Захааны байгууллага гэдэг. За энэ бол үндсэн шинж. За тэгэхээр одоо дараагийн тодорхойлолтоос захааны байгууллагын төрлүүд гарч байгаа. Тодорхойлолтыг төрөлжийн тодорхойлолтоос. За энд тухайлбал захааны байгууллага гэдэг чинь юу болж байгаа гэхээр засгийн газрын байгууллага. Өөрөөр хэлбэл засгийн газрын буюу төрийн захааны төв орон нутгийн байгууллага. Тэгэхээр энэ засгийн газар бүх яамдууд, агентлагууд, тийм ээ, газрууд нэгсэндээ тэгээд орон нутгийн бүх шатны юу? Засаг дарганаар хамгийн газар буюу газрууд тийм үү? Нэгсэндээ төрийн захиргааг гүйцэтгэх мэдлийг хэрэгжүүлж байгаа засгийн газрын байгууллагууд хэлээд байна тийм үү? За дараагийн нэг англи нь юу вэ гэхээр засгийн газрын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэх засгийн газрын бус байгууллага байж болох юм. Гэхдээ энийг төлөөлөн гүйцэтгэх сайн дураараа би та чиний үүргийг гүйцэтгэх чи гэхгүй л дээ мэдээж нэрээ. Тэр төлөөлөн гүйцэтгэх чиг үүргийг бүрэн эрхийг хуулиар яг шилжүүлсэн байна. Зөвшөөрсөн байна. Олгосон байна. Жишээлх юм. За яг энэ дээр бол яг тодорхой жишээ би яг одоо бол сайн хэлж чадахгүй байна. Гэхдээ жишээлх юм бол өмнө нь хуулинд хэрэглэгчдийн хашиг хамгаалах нийгэмлэг гэж байсан тийм үү? Одоо ч гэсэн байгаа. Гэхдээ хэрэглэгчдийн хашиг хамгаалах нийгэмлэг бол урд нь хүчтэй байсан. Буюу өөрөөр хэлбэл засгийн газрын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг засгийн газрын бус байгууллага байсан. Хэрэглэгчдийн хашиг хамгаалах нийгэмлэг бол яадаг байсан? Хяналт шалгалт хийдэг тийм ээ? Зөрчлийг илрүүлдэг. Бууртаа этгээд хариуцлага тооцдог. Ийм байцаагч эрх мэдлийг хэрэгжүүлжсэн жишээ. Хяналтын эрх мэдлийг хэрэгжүүлжсэн. Тэгэхээр яг энэ маань яасан гэхээр одоо энэ өмнөх байна уу засгийн газар юунаас засгийн газрын бүтцээр бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэж дангаараа байсан нь яасан. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болсон шүү дээ тийм ээ. Нэгсэн дотор хэрэглэгчийн эрх шиг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх үүргийн тусгай засгийн газрын байгууллага бий болсон. Энтэй холбоотойгоор нөгөө нийгэмлэгийн эрх мэдлүүдийг яасан байхгүй болсон. Өөрөөр хэлбэл агентлаг авсан баггүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу хэлгээд тэгэхээр тэрнээс өмнө бол жишээлх юм бол хэрэглэгчдийн эрх шиг хамгаалах нийгэмлэг бол тийм ээ. Яг энэ одоо ангилт орж исэн байна. За тэгэхээр ер нь бас уг нь бол саяны одоо энэ засгийн газар огторчлоо одоо тийм ээ анх гарч ирэхдээ бол бас нэлээд нэг том далаад юм яриадсэн юм уу гэхээр нөгөө мэргэжлийн хяналтын байгууллага гэж асар том бүтцтэй байгууллага байна. Энэ байгууллагын эд одоо байхгүйгээр болгож те хяналтын төр чиг үүргүүдийг бусад газруудад буюу мэргэжлийн байгууллагуудад төрийн бус байгууллагуудад шилжүүлээ гэдэг асуудал нэлээд ярьжсэн. Тэгэхээр тэр бол үндсэндээ
хэрэгцсэнгүй тийм. Тэгэхээр хэрвээ жишээлх юм бол яг тэр хүрээнд тодорхой мэргэжлийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд тодорхой хяналтын чиглэлүүдийг шилжүүлсэн тохиолдолд бол жишээлбэл засгийн газрын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэх засгийн газрын бус байгууллага гэж байж болох гэдэг. Яг зөв ерөнхий энэний эргэцсэн юу нь бол байдаг. Засгийн газрын тогтоол өөрөөр бусдаар тийм ээ бусдад одоо нөгөө захааны гэрээний үндсэн дээр эрх үүргийг шилжүүлэх ерөнхий харилцааны эргэцсэн зохицуулсан тийм засгийн газрын шийдвэр бол байдаг. За дараагийн ангилал хууль болон нийт хэрэгцсэн гэрээний үндсэн дээр бусдыг захиалсан шийдвэр гаргаж нийтлэг үйлчлэгийг үзүүлдэг сургууль нэмдэг холбоо харилцаа эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа гэж тийм үү. За энд одоо хувийн эмнэлгийн захиргаа авах уу? Хувийн сургууль авах уу? Орохгүй. Энд дээр ямар хязгаартай байдаг вэ гэхээр төрийн өмчийн эсвэл холин өмчийн гэсэн байж. Тэгэхээр шил Монгол Улсын их сургуулийн захиргаа бол энэ ангилд орох нь байна. Шихүрдэг одоо сургуулийн захиргаа бол энэ ангилд орохгүй байна тийм үү. Тэртэй адилхан улсын эмнэлэг бол орох нь улсын эмнэлгийн захиргаа, хувийн эмнэлгийн захиргаа бол орохгүй байна тийм үү. Тэгэхээр одоо жишээлх юм бол одоо эндээс магадгүй энэ миний асуу эргэлзээ гарч ирж магадгүй. Танаа хувийн сэтгүүлийн байгууллага чинь ямар байгууллагууд байна? Хувийн байгууллага шүү дээ. Одоо олон нийтийн радио, үндэсний олон нийтийн радио телевизийн газар гэж байгаа тийм ээ. Одоо Монголын үндэсний сууг юу гэж хэлдэг лээ. Тэр бол яах нь жишээлбэл ороо авчих юм шүү дээ. Яг л тэр бол нийтийн эрхцэн одоо тийм ээ итгэж учраас. За дараа нь болохоор нутгийн өөрөө бүтцээ байгуулах. Гэдэг чинь юу? Бүх шатны эрдэнэ төлөвлөгчдийн хурал тэргүүлэгч байна. Засаг дарга биш. Засаг дарга бол энд орж байгаа байхгүй юу? Засаг дарга бол орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч. Хурал бол тухайн орон нутгийн өөрөө бүтцний байгууллага. Өөрөө бүтцний байгууллага буюу нэгдэл багхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр энэ бол захиргаа гэдэг ерөнхий хүрээндээ байх нь гэхдээ засгийн газрын шатлсан тогтолцоо бүхий захиргааны байгууллага биш байна шүү дээ. Тийм учраас зарчмын үед дүүргийн эрдэнэ төлөвлөгчдийн хурлын дээдчний байгууллага нийслэлийн төлөвлөгчд орох нь биш байхгүй юу? Биш. Яг л өөрөө төсний байгууллага байхгүй юу? Өөрөө төсний байгууллага хуулиар өөрт нь олгосон асуудлаар тухайн орон нутгийн нутаг дэвсгэрийн хэмжээний нийгмийн эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ үзүүлэлтийн зарчимд нийцүүл. Тэгэхээр аймгийн юм уу эсвэл нийслэлийн эрдэнэ төлөвлөгчдийн хурал нь сумын юм уу дүүргийн эрдэнэ төлөвлөгчдийн хурлын дээдчний байгууллага биш байх юм шүү дээ. Харин аймгийн юм уу нийслэлийн засаг дарга бол сумын юм уу дүүргийн засаг даргын дээдчний албан шалтгаан мөн баггүй. Яагаад гэвэл энэ тогтолцоо орж байгаа учраас. За шашны байгууллага гэж байгаа. Шашны байгууллагын захиргаа. За энэ бол бас их сонирхолтой сонсогдож магадгүй тийм ээ. Тэгэхээр шашны байгууллагын захиргаа яагаад одоо захиргааны байгууллага болчихваа гэдэг асуулт гарч ирээд байна тийм үү. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг харснаа шашны байгууллагын захиргааны тийм ээ үйл ажиллагаа шийдвэр болгон захиргаа одоо өөрөөр хэлбэл гарсан шийдвэрийн болгоныхоо хувьд захиргаа болох. Зүгээр одоо хамгийн гол нь энэ шашны байгууллагын зүгээс сусагдан олны нийтийг хамаарсан захирамжилсан шийдвэр гарах тохиолдолд шашны одоо эрхлэх хүрээлж гэдэг юм уу тийм ээ. Энэ нь яг өөрөө одоо тийм шинжтэй шийдвэр гарах тохиолдолд тухайн тохиолдолд захиргааны байгууллагын хуваар орцох гэдэг. За тэгэхээр нэг зүйлийг хэлье. Захиргааны байгууллага гэж ингэж ангилаад байгаагийн гол шалтгаан юу вэ гэдэгс гарч ирээд тийм үү. Яагаад жишээлх юм бол нэг сургуулийн тухайд хувийн сургуулийн захиргаануудаар захиргаа болдгоо. Тэгсэн мэтлээс төрийн өмчийн сургуулийн захиргаануудаар захиргаа болдог юм байна гэж гарч ирээд байна тийм ээ. Яагаад гэж бодож байгаа юм бэ? Төрийн өмчийн хувийн сонголтоор төрийн өмчийн сургууль гэдэг бол нийтийг хамарсан нийтийн үйлчлэгийн учраас байшгүй. За өөрөөр хэлбэл эндээс бас нэг самаар гарч ирж байна. Өөрөөр хэлбэл ерөөсөө түрүүн би хэлсэн захиргааны байгууллага гэдгийн гол зорилго бол нийтийн ашиг сонирхлыг хамгаалах. Өөрөөр хэлбэл нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх гэж байгаа. Нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдэг маань өөрөөр хэлбэл төр ямар үүрэг гүйцэтгэх ёстой түүнийг хэрэгжүүлнэ гэсэн иргэдтэй хандсан. Тэгэхээр нөгөө талаасаа ингэж хүмүүс ингэж ойлгодог. Захиргааны байгууллага гэдэг статустай болцохоор их давуу эрх мэдэлтэй мундаг байна гэж ойлгодог тийм үү? Гэтэл үгүй. Захиргааны байгууллага гэж үзээд байгаа. Жишээлх юм бол эрхшилжүүлэн авсан төрийн бус байгууллага энэ шийдвэр үйл ажиллагаа болон захиргааны байгууллага болохгүй шүү дээ. Яг тэр шилжүүлсэн эрхийнхэн хүрээнд шилжүүлэн авсан эрхийнхэн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа түүний хүрээнд гарч байгаа шийдвэрийн хүрээнд захиргааны байгууллага болох гэдэг байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр субъектыг тухайлаад нийтийн захиргааны чиг үүргийг шилжүүлээд өгчтэй шүү дээ төр. Энэ шилжүүлсэн эрхийнхаа хүрээнд чи яах ёстой? Чи
шийдвэр гаргаа гэдэг эрхийг өгчээд байна тийм үү. Тэгэхээр тэр шийдвэр гарах эрхийг авсан этгээд чинь өөрөө захиргааны байгууллага болохын хувьд хууль сэдэв болж байна байхгүй. Одоо бидний дараагийн асуудал нь зарчим маань гарч ирэх гэдэг. Хэрвээ чи захиргааны байгууллага юм болоод чиний шийдвэр болж байна хууль сэдэв болох хэрэгтэй аа гэж. Түүнээс биш захиргааны байгууллага болчихлоорэ чамд хэмжээ хязгааргүй давуу ирэх өгөө чи энэ чинь болохгүй тийм ээ. Бусад этгээдүүдээсээ их давуу байдалтай болох гэсэн санаа биш. Санаа биш. За. Улс төрийн сонгуулийн үндсэн дээр бий болдог тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа засгийн газар бол яг тухайлсан иргэнд хуулийн этгээдэд чиглэсэн шууд захиргааны шийдвэр үйл ажиллагаа явуулдаггүй. Ерөнхийдөө улс төрийн шинжтэй шийдвэр үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг. Гэхдээ энэ тохиолдолд ялангуяа манай тохиолдолд энэ ажил үүсгэгддэг. Жишээлбэл засгийн газраас яг тухайн иргэний хувьд ихэнд нь алдсан давуу эрх бүхий одоо тийм ээ шийдвэр үйл ажиллагаа явуулдаг тохиолдол байдаг. Жишээлх юм бол ингэж аваад үзэл та. Би нэг газар эзэмшижсэн. Эзэмшээд энэ үйл ажиллагаа явуулж ирсэн, ашиглаж ирсэн тийм ээ. Гэтэл засгийн газрын тогтоолдоор миний тэр газрыг яасан тусаар хэцүү болчихлоо. Тэгээ миний хөндөгч нь хөндөгж штэ. Засгийн газрын шийдвэр миний их өндөөд штэ тийм ээ. Тэр тохиолдолд засгийн газар бол юу? Захиалж байна. Болж тэр шүүхийн шийдвэрийн биш. Засгийн газрын шийдвэрийн тогтоолын эсрэг би гомдох хэрэгтэй юу? Хэрэгтэй байна. Гэтэл үндсэн захааны ерөнхий шийдвэр тухай хуулийн одоо түрүүнд 3-1 дээр захааны байгууллагын ерөнхий тодорхойлолтыг заасан байна шүү дээ тийм ээ. Гэтэл 4-1 дээр бол захааны шийдвэр тухай хуулийн 4-1 дээр бол захааны шүүмжид харьяалагдах маргааны зохицуулсан байж байна. Тэгэхээр юу гэсэн гэхээр энэ доор бүрдсэн субъектүүдээс гарсан захааны актыг захааны ерөнхий шүүхийн хэм шүүг хэлсэн байна. Тэрэнд анх захааны ерөнхий шийдвэр тухай хууль батлагдахтаа бол засгийн газар байсан. Сонгуулийн ерөнхий хороо байсан. Түүнийг сүүлд нь яасан. Засгийн газар сонгуулийн ерөнхий хороо болоод байж болохгүй маяг хасчихсан байна. Яг хасцсан бай гэдэг үндэсний юу гэхээр энэ хоёр байгууллагын гаргасан шийдвэрийг цэц хүлээж авах хэрэгтэй юм аа. Цэцгийн харьяалал их байх хэрэгтэй юм аа. Юудын шиг бол хянахгүй маяг гэдэг юм ярьсан. Энэ бол өөрөө маш буруу үндэслэлтэй. Буруу одоо үзэг баримтлаар энэ хоёрыг хассан гэж би бол хувьдаа үздэг. Өөрөөр хэлбэл засгийн газрын одоо саний тохиолдолд засгийн газар тогтоолороо миний эзэмшсэн газар тусаа гэсэн авчихсан тийм. Тэгэхээр энэ бол нэгсэндээ яг юугаар бол захааны акт болчих жоох байхгүй. Гэтэл захааны актыг гүйцэтгэх захааны актыг үндсэн хуулийн цэцэд маргах боломжгүй. Яг л цэц бол юу? Хууль засгийн газрын шийдвэр үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг утгаар яг маргааны үсгэж байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл засгийн газрын энэ бол яаж юм бэ? Акт тийм үү? Засгийн газрын шийдвэр акт хууль биш тийм үү? Засгийн газрын акт миний эрхийг зөрчөөд шүү дээ тийм үү? Газрын хуулиас эрх гэж шийдэх юм. За тэгэхээр сонгуулийн ерөнхий хороог мөн хасчихсан. Зарчмын хувьд яг онлын хувьд юу гэж тайлбарладаг вэ гэхээр баруун орнуудын хувьд сонгуулийн ерөнхий хороо бол тодорхой хуулийн сонгуулийн хуулийн хэрэгжтийг зохион байгуулдаг. Түүнээс яг сонгогчийн эрхийг зөрчсөн шууд шийдвэр гаргах юм аа. Тийм учраас сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр бол захиргааны шүүхийн хариултын маргаан байх шаардлагагүй гэж байна. Гэтэл манай хүн эсрэгээр сонгуулийн ерөнхий хорооноос тодорхой нэг сонгогдогчийн эрхийг хязгаарласан зөрчсөн шийдвэр гаргах боломжтой. Гэтэл энийг цэцэлдэж авахгүй шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол өнөөдөр ийм одоо гаж зүйл болчихсон. Засгийн газар сонгуулийн ерөнхий хорооыг хассан. Тэр хоёрын шийдвэрийг марах гэхээр үндсүүлийн цэцгийн хариулын маргаан биш. Одоо яаж юм гэхээр юрдийн шүүх юм. Гэсэн мөртлөөсөө захиргааны шүүх гэдэг ингээд шүүх байгаад байгаа мөртлөөсөө энэ хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөс болоод ийм сонин зүйл бий болчихсон байна. За 2000 би яг сайн хэлж мэдэхгүй 8-7 оны үед байж магадгүй. 8-7 оны үед удаа тэр юу бол байж байгаа та хэрэг танаа нөгөө итгэл байдаг шүү дээ хуулийн тийм эсвэл лиглийн дор ороод үзэх юм бол тэр өөрчлөлтийг олсон байж байгаа. За тэгэхээр сайн хэллээ тийм ээ энэ түрүүх мэдлэг хууль доктор гүйцэтгэх шүүхэг гэж ангилдаг гэж үзэжсэн. Тэгвэл бидний захиргаа гэж яриад байгаа байгууллагууд үндсэндээ энэ үнэн хүрээнд байх нь тийм үү? Энэ хүрээнд байна. За гэхдээ би асуусан. Хууль тогтоогчоос улсын хурлаас байгуулагддаг байгууллага байдаг уу? Байгаа шүү дээ тийм ямар байгууллага байдаг вэ? Тэгээд цөмгийн тав хүсээ биддэг баг. Өөр. За өөр. Монгол банк,
санхүүгийн зохицуулах хороо тийм үү? Үндэсний аудитын газар гэх мэтчил байгуулж байна тийм үү? Тэгэхээр тэднийг бол яаж ийм вэ? Энэ хууль тогтоогч байгууллагууд байна шүү дээ тийм. Тэд захиргааны байгууллага мөн үү? Яагаад? Ганцаар шийдвэр өгсөн. За өөрөөр хэлбэл чи өөрөө хууль тогтоомжийг үүсгэх гэх мэтлийг хэрэгжүүлж байгаа байхгүй. Засгийн газрын тогтолцооны байгууллага мөн үү? Саний төрсөн байгууллага? Биш. Яагаад вэ? Засгийн газрын тогтолцооны байгууллага гэдэг чинь нөгөө шатлалтын тогтолцооны байгууллага хэлээд байгаа байхгүй тийм. Саяны ярьсан байгууллагууд бол хууль тогтоогчдоос үүсгэн байгуулж байгаа учраас засгийн газрын тогтолцооноос ангид буюу үнэлэнгийн хараач болсон. Тийм ээ? Яг л тэр байгууллагууд үйл ажиллагаа явуулсан тул засгийн газрын тогтолцооноос ангид болох хэрэгтэй. Тэгэхгүй бол үйл ажиллагаа явуулж чадахгүй. Шатлалтын тогтолцоо байх нь үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэхдээ хууль тогтоогчдоос байгуулж байгаа маа гэдэг энэ бол хууль тогтоох байгууллага гэж хэлэхгүй шүү дээ тийм ээ. Энэ бол гүйцэтгэх мэдлийн буюу нийтийг засагласан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага. За энэ жишээлбэл шүүхэр мэдлийн энэ шүүхийн ерөнхий зөвлөл ямар байгууллага вэ? Шүүхийн байгууллага биш дээ захиргааны байгууллага. Тэгвэл прокурор одоо үндсэн хуулинд нөгөө шүүхийн мэдл гэсэн бүлэгт прокурорын байгууллагыг зохицуулсан байгаа шүү дээ. Байдгийг та бүхэн түр. Прокурор шүүхийн мэдлийн байгууллага биш шүү дээ тийм ээ. Шүүх мэдлийн өнгөл шүүх мэдлийн байгууллага биш шүү дээ тийм ээ. Шүүх мэдлийн шүүх одоо юу гэдэг шүүхийн үйл ажиллагаанд оролцож байгаа оролцогч болохоос шүүх мэдлийн байгууллага биш тийм ээ. Энэ бол үндсэндээ юу бас захиргааны байгууллага байхгүй. Захиргааны. Тэгэхдээ нэг зүйлийг хэлэхэд энэ одоо прокурорын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу гарсан шийдвэрүүд бол ердийн журмаар шийдвэрлэх буюу эрг иргэний журмаар шийдвэрлэх. Захиргааны шүүх шийдвэрлэх гэхгүй. Нэг талаасаа энэ нь бол угаасаа эрг ирэх зүйл маань тусдаа асуудал тийм үү? Тусдаа ирэх зүйл гэдэг утгаар. За тэгэхээр та нар бол ерөнхийдөө одоо захиргааны байгууллага гэдэг талаар бол юу? Харцангуй илүү төсөөлт болсон баг гэж бодож байна. Захиргааны байгууллага яг юу хийх юм бэ? Юу ч бодож байна. Юу хийх юм бэ? Одоо ингээд асар том төрвэ захиргаа байна те том төрөөс ухаалаг төрлөөгээ байна тийм үү? Шүүмжлэлтэй тэд нар юу хийх юм бэ? Ерөөсөө хууль тогтоогч бол нийгмийн харилцааг зохицуулсан ерхий зохицуулалтыг гаргаж байна тийм үү? Хуулийг гаргаад байна. Тэр хуулийг чинь тодорхой тохиолдолд өдөр тутамд иргэнд тийм ээ хандаж шийдвэр гаргадаг хэрэгжүүлдэг субъектчил энэ гүйцэтгэх мэдлийн буюу захиргааны байгууллага байна. Тэгэхээр захиргаа бол яах нь хуулийг тодорхой нэг тохиолдолд иргэн дөржид хандаж шийдвэр гаргадаг гэж хэлж байна. Ерөнхийдөө бол. Тэгэхээр захиргаанаас гаргадаг шийдвэрүүдийг холон ангилдаг л да. Хууль зүйднээс. Тэгэхээр тэдгээс бол хамгийн их одоо захиргаанаас гаргадаг шийдвэр нь юу вэ гэхээр захиргааны акт. Захиргааны акт гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө энгийн үгээр хэлэх юм бол тэр акт зөвхөн тань хамгаалалтаа нэг удаагийн. Гэхдээ таны эрхийг хүнддэг. Хүндэн гэдэг нь заавал зөрчин гэсэн дарга төчрүүл гэсэн үг биш. Танд эрх олгож болно, үүрэг олгож болно, таны эрх үүргийг өөрчилж болно, шинэ эрх үүсгэж болно, дуусар болгож болно. Тэр нь танд эерэг үйлчлэлтэй байж болно, сүр үйлчлэлтэй байж болно. Тийм шийдвэрийг ерөнхийдөө захиргааны акт гэж хэлдэг. Тэр бол хуулийг хэрэгж тодорхой нэг тохиолдол. Жишээлх юм бол газрын тухай хууль гэж тийм үү? Газрын тухай хуулиар эсвэл газар Монгол Улсын иргэд газар өмчлөх тухай хууль гэж тийм үү? Тэгэхээр энэ хуулийн хүрээнд бид бүгдээрээ яах вэ? Газар өмчлөх авах хэрэгтэй байгаад байна. Эсвэл газар эзэмших хэрэгтэй байгаад байна тийм үү? Тэгвэл би энэ эрхээ хэрэгжүүлье. Гэхдээ би одоо сайн дураараа очиод нэг газрыг ингэ хашаалж аваад тэрэндээ би юу дуртай хийгээд яж болох вэ? Болохгүй шүү дээ тийм ээ? Яагаад вэ? Яагаад вэ? За бусдын хэрэг шиг би зөрчиж магадгүй. Тэр газар чинь өөр нэг газар гэж магадгүй шүү дээ тийм. За шүү. Би яах ёстой тэрийг эзэмших бол тийм аа. Захиргаан танд шүү дээ. Захиргаан танд тийм үү? Захиргаан түүнийг яах вэ? Чи газар эзэмших хэрэгтэй юм уу? Чи өөрөө хуулийнхаа дагуу шаардлага хангасан юм уу юм уу? Тийм ээ? Энэ газар дээр чинь өөр хүн эзэмшиж чинь үгүй юу? Бусдын эрхчлөө бусдын хин нэгний юм уу нийт эрхчлөө зөрчигдөх гэдэг нь үгүй юу? Гэдгийг шалгасны үндсэндээ яах вэ? Газрын тухай хуулийн тэр үндслийг чинь бариа надад газар эзэмших эрхийг олгож болно. Эсвэл үгүй ээ гэж таталцах болно шүү дээ. Тэгвэл тэр олгож байгаа зөвшөөрөл эсвэл таталцаж байгаа зөвшөөрөл чинь юу болно? Захиргааны акт. Тэр захиргааны шийдвэр үйл ажиллагаа болох нь яах вэ? Хуулийн дагуу байх хэрэгтэй.
Хэрвээ хууль бус байх юм бол жишээлбэл тэр газрыг би эзэмших хэрэгтэй байхад захиргаа надад хууль бусаар эзэмшил олохоос татгалзаад байх юм бол одоо би яах вэ? Марах нь шүү дээ, тийм үү? Эсвэл би газар эзэмшиж байтал миний газар дээр өөр хэн нэгэн хүнд давхцуудаад газар эзэмших олгочих юм бол би миний эрх зөрчилдөг гэдэг шүү дээ. Тэгэхээр яах вэ? Би марна шүү дээ, тийм үү? Марна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр захиргаа бол хууль тогтоомжийг хэрэгэлдэг юм аа. Хэрэгжүүлснийхаа үндсэндээ тодорхой эргэн хуулийн этгээдийн хувьд хандсан шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр саяын тохиолдолд дандаа нэг удаагийн зөвхөн нэг хүн хамааралтай шийдвэр байдаг энийг захиргааны акт гэдэг юм байна. Эсвэл нийтэд хамааралтай дөрвөн журмууд баталдаг. Энийг хэм хэмжээний акт гэж захиргааны хэмжээний акт гэж хэлдэг. За энэ шиг бол энэ харагдах юм ярьсаа явчих ба. За тэгвэл захиргааны зарчим гэж одоо бидний ярих гэдэг гол асуудал маань тийм ээ. Захиргааны зарчим гэж юу юм бэ гэж. Сая захиргаа хэллээ. Захиргаа бол нийтийн ашиг сурвалжлах юм байна тийм ээ. Зорилго тэр юм аа. Энэ тэрний тул хуулиар 5 бүрэн эрхийг олгочтой юм байна. Тийм ээ. Тэгэхээр тэр бүрэн эрхээ зорилгодоо бүрэн эрхийнхээ хүрээнд зорилгодоо хүрэхийн тулд баримтлах зарчмыг захиргааны үйл ажиллагааны зарчим гэж хэлдэг. Захиргааны үйл ажиллагааны зарчим. За захиргааны үйл ажиллагааны зарчмыг яг агуулгын хувьд бол нийтлэг болон тусаа гэж хоёр хэлж байгаа. Нийтлэг зарчим гэж юу вэ гэхээр үндсэн хуулинд заасан төрийн үйл ажиллагааны зарчим гэж байна. Хэрвээ та зарим нэг мэдээж магадгүй тийм ээ. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-т төрийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон байна. Тэгэхээр төрийн үйл ажиллагааны зарчим гэдэг нь юу? Төрийн бүх байгууллагад хэрэгжүүлэх зарчим байна тийм үү? Тэгэхээр тэр утгаараа захиргааны хувьд ч гэсэн захиргааны байгууллагад ч гэсэн үндсэн хуулиар зохицуулсан байгаа тодорхойлсон байгаа зарчим яах нь хэрэгжих юм. Тусгай зарчим гэдэг нь юу хэлж байгаа гэхээр зөвхөн захиргааны хамгаалалтын зарчим. Илүү захиргааны үйл ажиллагаанд хамгаалалт. Жишээлбэл захиргааны үйл ажиллагааны зарчим саяын одоо шүүгчийн ярьсан шүүхийн үйл ажиллагааны зарчмаас мэдээж хэрэг ялгаатай байж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тусгай зарчим гэж хэлдэг. За тэгэхээр бид нар бол өнөөдөр энэ одоо цагийн хугацаанд бол энэ бүх нийтлэг болоод тусгай зарчмыг ярих боломжгүй. Энэ ч бол би бас боломжийн одоо хэмжээнд аль болох тодорхой дэлгэрүүлгүй байх юу ойлгож өгч зорилгоо хамт төсөн тараах материал дээр байх хэрэгтэй тараагцсан уу? Тараад байгаа юм аа тийм. За тэр нь уг тараагдсан юм бол тэрэн дээр ерөнхийдөө энэ бүх зарчмуудыг тодорхой хэмжээнд задлаа тайлбарласан байна. Тэгэхээр та бүхэн тэрийг бас үзээрэй заа. Өнөөдрийн тухайд бол бид нар хамгийн гол үндсэн зарчим одоо энэ зарчмуудын бараг одоо үндсэн суурь гэж болох эрх зүй төрийн зарчим буюу хууль ёсны зарчмлаа ярих. Тэгэхээр ерөөсөө захиргааны тодорхойлох гол зарчим тэр хууль ёсны зарчим. За жишээлх юм бол одоо юу гэх юм? За нэг юу төрийн сан гэж байдаг тийм үү? Өөрөөр төрийн сангаас яадаг вэ? Оюутнуудад мөнгө өгдөг шүү дээ. Бэлтгэлэг өгдөг гэхдээ тодорхой хугацаанд өгөх шаардлагатай тийм үү? За тэгвэл одоо юу гэх юм? Риэлтор сан. Эсвэл одоо оюутны курс сан гэдэг юм тийм? Зориг сан. Энэ ямар сангууд вэ? Хувийн сангууд тийм үү? Тэгэхээр жишээлх юм бол за би оюутан байна. Оюутан байгаад жишээлх юм бол би одоо риэлтор санд тэтгэл авах гэдэг хүсэл гаргасан бүх материалыг бүрдүүлж өгсөн. Тийм үү? Гэтэл надаас хамаагүй доогуур үзүүлэлттэй хүн тэтгэлгийг авсан. Яг бол тэр цангийнх нь тэгээ шийдсэн байна шүү дээ. Надад биш бэ дүгнөө биш шийдсэн тийм үү? Яг бол би таалагдав. Гаднах байдал таалагдав гэж хэлэх юм бол. Хэдийгээр одоо миний үзүүлэлт хамаагүй илүү байсан ч гэсэн. Бас марх их байх уу? Байхгүй хаяа тухайн газар хувийн хэмжээнд өөрсдөө хэмээс хамаарч гаргаж хэмээх. Тэгэхээр энэ хууль ёсны зарчим орчин бол нэг баг яригдахгүй байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэр сангийн өөрийн дотоод үйл ажиллагааны юу байх нь журмаар зохицуулах гэдэг шүү дээ тийм ээ. Гэтэл би төрийн санд хандлаа. Би ингээд зээл авах шаардлагатай байсан. Тэгээд бүх материалуудаа миний шаардлага хагаад өглөө. Гэтэл нөгөө хүн чинь надад биш. Надад өгөхгүй. Ямар үндэслэл татгалзаад байгаа гэдэггүй. Би таалагдахгүй байгаа эсвэл яагаад өгөхгүй юм бэ? Татгалцсан өгөхгүй. Би марах хэрэгтэй юу? Хэрэгтэй яагаад вэ? Яагаад гэвэл тэр сан чинь захиргааны байгууллага. Чи захиргааны байгууллага нь болов чиний шийдвэр үйл ажиллагаа бүхэн ястаа. Хуулийн дагуу ястаа. Хэрвээ хуулийн дагуу гарахгүй хууль зөрчил гарчих бол миний эрх зөрчигдэж байна тийм үү? Тийм учраас би зөрчигдсэн эрхээ хамгаалуулахаар яг уу шүүх төвд хэрэгтэй байхгүй. Ерөөсөө гол одоо амин сүнсэн гэх юм уу отор агуулгын тийм байна. Тэгэхээр захиргааны үйл ажиллагааг ерөөсөө юу? Үйл ажиллагааг тодорхойлж өгдөг гол зарчим бол юу гэх гэдэг вэ? Тэгэхээр хууль ёсны зарчим байна гэж.
За хууль ёсны зарчмыг яахын тулд эхлээд би нөгөө эрх зүйн төрийн зарчим гэдэг юм руу эхлээд орох хэрэгтэй болчиход байна л да. Тэгэхээр нөгөө нийтлэг зарчим гэж ярьсан тийм ээ. Нийтлэг зарчимд бол төрийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон байж байгаа нэгдүгээр. Гэхдээ эрх зүйн төрийн зарчим гэдэг энэ одоо яг эрх зүйн төрийн зарчим гэдэг үг үсэг бол бас үнцөл яг үг үсгээр бол байхгүй. Харин энэс тоошоо ацсан усны, шудраг усны, эрхчлөө тэгш байдлын үндэсний нэгдлийг хангах хууль дэвтэх зарчмууд байна гэж хэлж байгаа. Тэгэхээр яг би юу хэлэх гээд байна вэ гэхээр гэхдээ энэ хууль дэвтэх гэдэг санаа чинь гэдэг зарчим чинь энд бол орцсон юм байна тийм ээ. Энэ хоёр ялгаатай юу вэ гэдэг байна. Та нар юу бодож байна? Эрх зүйн төрийн зарчим, хууль дэвтэх зарчим хоёр ялгаатай юу? Ер нь та нар эрх зүйн төрийн зарчим гэж юу ойлгоод, эрх зүйн төр гэж юу ойлгоод тийм. Одоо энэ талаар бол хамгийн их одоо дебат явуулдаг нь бол та байх гэж бодоод байгаа ш тодорхойлох чиглэлээр юу гэж ойлгодог вэ? Хуулиад эдэлсэн төр. За энэ юм биш үү те? Энэ зүйл хэмжээгээр доо хангасан. Хүний эрх чөлөөг хангасан. За зүйтэй. Эрх зүй тэгэхээр хэмжээгээр. Хэмжээтэй. Хим хэмжээг одоо дээдлэх тогтоох тийм үү? Хуулиас стер санаа хэлэх гэдэг. Өөрөөр хэлбэл хууль биш эрх зүй юм аа гэж хэлэх гэдэг тийм үү? За санаа турш ирж байна. Тэгэхээр яг эрх зүй төр гэдэг энэ зарчим бол ойлголт маань бол яг зөвхөн түүхийн хувьдаа бол бас тодорхой шинжилгээний ойлголт шүү дээ тийм ээ. Өөрийн гэсэн үсэл түүхтэй юм ойлголттой. Англи бол rule of law, англиар бол rule of law гэдэг ойлголтыг бид нэр эрх зүй төр гэж буулгаад байдаг. Яг нарийн авч үзэх юм бол бас арай өөр ялгаатай ойлголт юм байна. Английн хувьд rule of law гэдэг бол анх лордуудын хэмжээгүй эзэн таан засаглалын үед тийм ээ лордын танхим тодорхой эрх мэдлийг өөртөө авах зорилгоор тийм ээ хааны эрх мэдлийг хязгаарлах анх үүсчихсэн юм ойлголт байдаг юм билээ. Тэгээд бүгдийн rule law-оор зохицуулах юм аа тийм ээ лоогоор зохицуулах юм байна. За энэ ойлголт өөрөө германы эрх зүйн систем, эрх зүйн шилжүүлэх одоо нэгсэндээ нутагшихтаа өөрийнхөө агуулга зарчмаараа нутагшсан юм байна. Тэгэхээр энэ эрх зүйн төрийн зарчим энэ талаар би нэлээд дэлгэрэнгүй тэр параметраар тавьдаг бичигдсэн бадрыг сонирхол үзээрэй. Тэгэхээр энэ Rechtsstaat гэж байгаа аахгүй германаар rule of law гэдэг чинь Rechtsstaat гэдэг болсон байна л да тийм ээ. Тэгэхээр энэ бол яг энэ тэр англи rule of law гэдгийг илүү баяжуулаад гэдэг юм уу? Илүү дэлгэрэнгүй гэдэг хэрэгцээ байна. Энэ дээр нэг санаа юу хэлсэн бэ? Жишээлх юм бол Otto Meyer гэх Германы одоо том захиргааны эрх зүйч судлаач юм бол rule of law эрх зүй төр гэдэг бол захиргааны үйл ажиллагаа яах ёстой. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой юм аа. Хуульд үндэслэж байх ёстой юм аа. Тэгжээж энэ бол эрх зүй төр болох юм аа гэдэг нэг санаа гарч ирсэн байна. Үүний дараа Otto Meyer гэх хүн ялгаа байхгүй Германы том зүтгэлтэн энэ хүн юу гэж ütсэн бэ гэхээр тэр захиргааны үйл ажиллагаа хууль ёсны байхасаа гадна тэрийг төрийн үйл ажиллагаа хянжаадаг шүү байх ёстой юм аа. Зөвхөн түүний үйл ажиллагаа хянжаадаг. Тэгжээж эрх зүй төр гэдэг юм бий болт юм аа. Гихмишлэнгээр ингээд баяжуулаад нэгсэндээ агуулгын ясан байна. Баяжуулсан байна. Тэгэхээр өнөөдөр орчин үеийн жишээлбэл Японы Германы эрх зүйн системийн эрх зүйн төр буюу Rechtsstaat гэдэг ойлголт бол хэд хэдэн цогц элементүүдийн зохицуулаад ойлгож байгаа гэж хэлдэг. Энэ жишээлх юм бол ямар төрлийн эрх зүйн төр вэ гэж үзэх вэ гэхээр тухайн төрлийн эрх мэдэл хуваарлагдсан байх гэж байгаа маа нэгдүгээрт. За энэ нь юу? Нөгөө эрх мэдлийн хуваарлтын зарчим ярьж байна тийм ээ. За хоёрдугаар гүйцэтгэх болон шүүгдсэн хууль эрх зүйн дагуу гэж явуулаад хууль тогтоогч үндсэн хуулийн үндсэн нар баримтлах гэж байна. За энийг ингээд уншихад бол нэг ингээд нэг хүүгээд өнгөрчихөж байгаа бол цаанаа маш том түүхэн одоо ач холбогдолтой түүхэн агуулгатай зохицуулдаг. Юу вэ гэхээр та бүхэн бүгдээрээ одоо үндэсний социалистуудын түүхийг мэдж байгаа тийм ээ Гитлерийн намыг ажиллаа. Тэгэхээр Гитлер тухайн үедээ хуулийн дагуу сонгуулийн дагуу гарч ирсэн. Ямар ч удаа төрийн эрх мэдлийг булаасан юм байгаагүй шүү дээ. Тэр бол хуулийн дагуу сонгуулийн дагуу засгийн эрх мэдэл гараад ирсэн. Засгийн эрх мэдэл гарч ирэнгүүтээ бүх үйл ажиллагаа хуулиар зохицуулсан байхгүй. Өөрөөр хэлбэл хуулиар дээр айхтар үндэстэн ясныг үе болмоор устгасан тийм ээ тэр үйл ажиллагаудаа явуулсан. Тэгэхээр өндөр нөгөө позитивизмын хувьд өөрөөр хэлбэл хуулийн дэдлэн гэдэг энэ зарчим санаач нөгөө томгаалж исэн. Тэгэхээр эндээс юу харсан бэ гэхээр манчууд боллоо хуулийг дээдлэн гэдэг бол бас аюултай юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл хуулийн юрэ харгас шудраг бус байх юм бол тэрнийг хуулийг хэрэгжүүлнэ гэдгээр зөвтгөх нь өөрөө шудраг бус болохгүй юм байна гэдэг сурвалжийг өгсөн. Тийм учраас
ямар санааг үндсэн хуулиндаа оруулж өгсөн бэ гэхээр хууль юу гүйцэтгэх болон шүүгдсэл болол. Орон гүйцэтгэх нь одоо бид яриад захааны байгууллага болол. Шүүх байгууллага болол хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Хуулийн үндэслэл. Хууль тогтоогч нь өөрөө үндсэн хуулийнхаа үсэг баримтлаа гэсэн санаа гаргаж ирсэн байна. Үндсэн хуулиндаа болохоор нөгөө төрийн эрх мэдлийн хуулиар төрчихсөн. Тийм ээ? Яаж үндсэн хууль өөрчлөгдөж байсан? Ямар ч одоо хууль тогтоогчоос үндсэн хууль гарч ирсэн гэсэн тэр үндсэн хуулийн агуулгыг зөрчиж болохгүй гэж хэлээд байгаа байхгүй юу? Төрийн эрх мэдлийг өөрчилж болохгүй нэ? Германы хувьд үндсэн хуулийн 1-р бүлгийн шууд хүний үндсэн эрхийг эхэлдэг. Энэ үндсэн эрхийг энэ одоо төрийн эрх мэдлийн хууль тогтоох гүйцэтгэх шүүх мэдлийн байгууллага шууд хэрэгжүүлнэ гэжсэн заагаад өгчихсөн. Шууд хэрэгжүүлнэ гэж заагаад өгсөн. Энийг ямар ч хууль гарсан гэсэн яах нь үндсэн хууль зөрчиж болохгүй нэ гэдэг санаа тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл хууль тогтоогч ямар ч хууль гаргасан үндсэн хуулийн үзэл санаа байх ёстой. Үндсэн хуулийн тэр үзэл санаа гаргасан хуулийг хэрэгжүүлэх нь бол гүйцэтгэх мэдлийн болоо шүүх мэдлийн байгууллагын үүрэг юм гэж хэлчихсэн байна. За энэ сая би үндсэндээ ярьчлаа. Үндсэн зарчмууд болон үндсэн эрхүүд нь хууль тогтоогчийн үйл ажиллагааг болон ардчлалын хязгаарч болж байна. Үндсэн хуулийн заасан байж байгаа тэр эрхүүдийг өөрөө хууль тогтоогчийн хууль гаргах үйл ажиллагааны хязгаарч болж байна. За төрийн үйл ажиллагаа их тод үндэстэй байх хэвлэл эрхчлөө. Энэ бол эрх зүйн төрийн үндсэн шинжээ. Таамагч бол одоо дөрвөн эрх мэдлийн үндсэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ үндсэн хуулинд бол таамагч дөрвөн эрх мэдлийг гэж олгоогүй. Гэхдээ эрх зүйн төрийн нэг шинж бол хэвлэлийн үйл ажиллагаа эрхчлөөдөө тэгш байх зарчмыг хангаснараа яах вэ? Хүртэх юм аа гэдэг тийм ээ. За төрийн буюу одоо захааны үйл ажиллагаанд хараа бус шүүхээр ханддаг хэвээр юм аа. Хууль тогтоомч нь тодорхой хоорондоо зөрчилгүй эрх зүйн тогтолцоонд нэгдвэл байх ёстой. Төрийн үйл ажиллагаа нээлттэй, найдвартай, хуулийг буцаан хэрэглэхгүй байх, хэм хэмжээний нийгмийн харилцааны өөрчлөлтөд нийцэж байх, харьцангуй байх зарчмыг хэрэглэх гэсэн ийм одоо олон зарчмуудын саяны нийлбэр цогцыг бол хэрэгжүүлж энэ бол эрх зүйн төр юм аа. Энэ зарчмыг саяны дурдсан зарчмуудыг хэрэгжүүлж чадж байгаа төрийг бол эрх зүйн төр юм аа гэж тодорхойлж байна л да. Тэгэхээр эргээд бодохгүй байгаа юм саяны дурдсан зарчмуудаас хэд зэрэг манай улсад хэрэгжиж байна. Манайх эрх зүйн төр өнөө шүү гэдэг. Яг энэ өнцгөөс нь. Яг гоо эрх зүйн төрийг өөр өнцгөөс нь харах юм бол одоо юу гэх rule of law гэдэг утгаар харуул нэг өөр баг тийм ээ. Ямар ч сан rechtsstaat гэдэг дээр одоо утгаараа бол ийм гэж ойлгож байна. За тэгэхээр өөрөөр саяны зарчмууд цагаан дээр яаж болох вэ гэдэг асуулт байна. Өөрөөр эрх зүйн төрийн энэ зарчим цагааны үйл ажиллагаан дээр яаж болох вэ? Өөрөөр цагаага яаж энийг саяны зарчмуудыг хэрэгжүүлснээр цагаага үйлсний буюу цагаага эрх зүйн төрийн зарчмыг хэрэгжүүлж байгаа гэж асууж гэдэг тийм ээ. За энэ цагаага хууль ёсны байх гэдэг энэ зарчим бол манай үндсэн хуулийн 1-3 хууль дээдлэх гэдэг ийм нэр томьёогоор уусна гэж тодорхойлох тайлбарлах боломжтой. За өөрөөр хэлбэл цагаага хууль дээдлэнэ гэж тийм үү? За дээр захааны үйл ажиллагаа урьдчилан тооцоолохгүй урдаас харах болцоотой байх хэрэгтэй юм аа. Захааны үйл ажиллагаа тодорхой байх хэрэгтэй юм аа. Захааны үйл ажиллагаа харьцангуй байх хэрэгтэй юм аа. Захааны хууль бус үйл ажиллагааны эсрэг эрх зүйн хамгаалалт байх хэрэгтэй юм аа. Гэсэн одоо байдлаар саяны эрх зүйн төрийн зарчмыг цагааны үйл ажиллагааны дээр буюу захааны үйл ажиллагааны зарчим болгож бууж хэрэглэх боломжтой. За хууль ёсны буюу хууль дээрх зарчим юу гэлээ даа. Өөрөөсөө грамматик утгаараа бол хуульд нийцэх, хуульд үндэслэх гэсэн санаа. Өөрөөр хэлбэл за доос хэлээ. Хуульд үндэслэх гэдэг нь сайн хэллээ. Үндсэндээ би яриад. Захааны байгууллага юм бол чиний гаргаж байгаа. Чи захааны байгууллага, захааны албан тушаалтанд юм бол чиний гаргаж байгаа бүх шийдвэр үйл ажиллагаа ястаа хуульд үндэслэх ёстой. Тэр нь тухайн шийдвэр нь одоо тодорхой эргүүлэлттэй ч байсан гэсэн, сүр үйлчлэлтэй байсан ч гэсэн хуульд үндэслэх гэж. За энэ зарчим бол өнөөдөр одоо 2004 он захааны эрхийн шүүх байгуулагдаад яг үйл ажиллагаа хийсэн. Хууль нь бол 2020 онд батлагдсан байсан. За ингээ 10 жил болчихлоо тийм ээ. Захааны эрхийн шүүх байгуулагдсан энэ зарчим бол өнөөдөр захааны байгууллагуудын хувьд бол одоо энэ зарчим хэрэгжилт бол өндөрсөн гэж хэлж болохоор байна. За яагаад ч гэж хэлж байгаа юм гэхээр 2002-4 онд дөнгөж захааны эрхийн шүүх байгуулж байгаа үед тийм ээ. Нөгөө захааны маргаан үсэж байсан. Одоо мэдээж маргаан өмнө үсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тухайн үеийн шүүхийн шийдвэр практикт кейсийг үзэхээр бол тэр үед гарч ирсэн захааны байгууллагын шийдвэр бол
хууль үндэслэлийн шийдвэрүүд маш их байсан. Юусе ямар ч хууль тогтоомж үндэслэв. Зүгээр л одоо нэг өдөр нэг яамны сайд тушаахан тогтоох нь гэж тушаа гаргачихлаа. За их сайдаа нөгөө түн жишээлбэл эсвэл одоо яамны одоо юу гэдэг зөвлөлийн хурлын протоколын үндэслэл тогтоох нь. Хурлын тэмдэглэлийн үндэслэл тогтоочих шүү дээ гэсэн үг тийм үү? За эсвэл одоо нэг ямар нэгэн хөтөлбөр одоо нэгс хэрэгцүү шууд урт дагаваргүй. Янз бүрийн хөтөлбөр баримт бичгийн үндэслэл яг хаа тогтоочтой. Тогтооч чинь гэдэг чинь өөрөөр хэлбэл тэнд хуулийн үндэслэл байхгүй гэдэг юм да тийм үү? Тэгэхээр одоо бол яасан бэ гэхээр одоо бол шүүхийн шийдвэрт одоо шүүхийн захиргааны шүүхтэр үүсэж байгаа маргаанд бол захиргаа ямар ч үндэслэлгүй ямар ч хуулийн үндэслэлгүй зүгээр ингээд нэг өдөр сайхан сууж яснаа тогтооцсон ч юм уу эсвэл хаа хамаагүй бичиг баримтыг үндэслээд тогтоох шийдвэр үндэстэй байхгүй болчих. Энд чинь юу хэлээд байна вэ? Нөгөө захиргааны шүүхийн хяналт байгаад нөгөө шийдвэрүүд чинь унаад хууль бус болоод ирэхээр чинь захиргаа анхаарч хэлж штэ тийм ээ. За би нэг ямар ч байсан гэсэн нэг олсон ч бодлоогүй шиг хуулийн цүл заах үндэслэх хэрэгтэй байна гэдэг ойлголт буугаад байна да тийм. Эрчимийн зарчмыг хэрэгжиж сайдэрч гэсэн санаа штэ юм бол. Яг одоо нөгөө одоо манай юу дээр явах вэ гэхээр энэ үндэстэй үндэслэхгүй гэдэг дээр манахгүй яа ямар нэг хуулийн зүйл залт үндэссэн байгаа учраас манай юу дээр явж байгаа нөхөр энэ зүйл залтыг үндэслэх зөв буруу юу? Энийг үндэслэхдээ зөв тайлбарлаж юу? Буруу тайлбарлаж юу? Энийг үндэслээд байгаа чинь энэ хуулийн чинь өөрчлөсөн нөхцөл нь бодит байдал дээр яг бүрдсэн юм уу? Бүрдээгүй шүү дээ. Бүрдээгүй хаа захиргаа юм шийдвэр гаргачлаа. Эсвэл захиргаа энэ хуулийн зүйл залтыг хэрэглэх ёсгүй маа. Яг үйл юм учраас. Эсвэл энийг хэрэглэхдээ буруу ойлгоод хэрэглэжлээ захиргаа. Яг бол би бол ирэн байхад намайг хуулийг тэргээд ингээд надад санкц оруулсан байна. Гэдэг байгаа юм болсон байхгүй юу? Түүнээс одоо энэ юусаа ямар ч үндэслэхгүйгээр огт хуулийн үндэслэхгүйгээр захиргаа авчирсан байна гэдэг маань үндсэн дээр байхгүй. За байвал одоо ганц нэг л байх үгүй баг л байхгүй хаа. Энэ юу гэдэг вэ гэхээр энэ зарчим маань яаж вэ? Захиргаан дээр хэрэгжиж байна гэж хэлэх гэдэг. За тэгэхээр хууль үндэслэх зарчим өөрөөр захиргааны шийдвэр болгон яг хууль үндэслэх ёстой. Дараагийн зарчим буюу хууль нийцэх тийм үү? Энэ юу хэлээд байна гэхээр тэр үндэслээд байгаа хууль тогтоомч чинь өөрөө хуульстай ёстой гэдэг зарчим. Яаж хуульстай байна вэ гэдгийг мэдэхгүй гэхээр тэр үндэслэл болгож байгаа хэм хэмжээ чинь өөрөө дээд хэмжээнд нийцэх ёстой юм аа. Хамгийн дээдлэлт нь юу ах вэ? Үндсэн хууль байна шүү дээ тийм. Тэр нь сайн агуулж гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл бүх хууль тогтоомжийн агуулгач нь үндсэн хуулийн зарчим агуулгад нийцэх ёстой. Хэм хэмжээний параметр гэж байна мэдгүй. Юу ах вэ? Үндсэн хууль. Олон улсын хэм хэмжээ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл яг зөв сонирхолтой уг нь энэ нэг ирэх хэрэгтэй байхгүй юу? Манай үндсэн хуулийн зохицуулалтаар болохоор үндсэн хамгийн бэм байна. Олон улсын хэм хэмжээ үндсэн нийцдэг гэж хэлсэн. За тэгээд юу? Салбарын хууль. Салбарын хууль. Тэгээд юу вэ? Хэм хэмжээний ах гэж нэг байна. Өөрөөр хэлбэл одоо энгийн ярианы гэх юм уу юугаар бол 4 жим. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр эдгээр бүгд нийцэх ёстой маа гэсэн санаа. Энийг хууль нийцэх зарчим. Юу? Хууль нийцэх зарчим гэж хэлээд байна. Хууль нийцэх зарчим. Эдгээрийн дагуу захиргааны байгууллага нэг шийдвэр гаргах нь тийм ээ? Иргэн дөржид юм уу, батд байт юм уу, хин нэгэнд эсвэл бүгдэн ч юм уу. Тэр бол хууль үндэслэх ёстой маа гэж. Хууль үндэслэх ёстой маа гэж. За, үндсэн хууль салбарын хуулийг хэн тогтоох вэ? Хэн гаргах вэ? Улсын хууль гаргах шүү дээ, тийм? Хэм хэмжээний акт түрүүн зургуудыг хэн гаргах вэ? Захиргаа, тийм? Энэ ямар учиртай юм бэ? Хэмжээний акт гэж юу вэ гэхээр нэгсэн бол хамаарт хэлээд хуулийн дараа одоо энэ англиар чинь шатлаар чинь хуулийн дараа орно шүү дээ тийм ээ. Хууль эренбийн хувьд хуулийн дараа орж байгаа. Гэхдээ яг хууль шиг гэсэн доо нийгмийн тодорхой харилцааг тогтмол байнга зохицуулах хэмжээ. Тэгээ энийг арга субъект нь юм байна уу? Захиргаа авах шүү дээ. Захиргаа энэ харагдана. Яагаад гэж бодож байна вэ? Яа тэгэхээр хууль тогтоогч нийгмийн бүх харилцаа зохицуулах боломжгүй байна л да. Тийм одоо потенциалч байхгүй, боломжч байхгүй тийм.
одоо энэ их хурлын жишээлбэл манайд 76 гишүүд Монгол улсад одоо юу гэдэг байж байгаа бүхий л одоо харилцааг хүмүүс хоорондын тий харилцааг зохицуулах боломж байхгүй. Тэгэхээр хуулиар бол ерөнхий харилцаа шаардлагатай гол харилцааг зохицуулаад байдаг тийм үү? А энэ хуулиар зохицуулсан ерөнхий харилцааны хүрээнд яг мэргэжсэн тодорхой харилцааг хэн зохицуулах вэ гэхээр захиа зохицуулт юм байна л да. Тэгтэл энэ маань нөгөө эрх мэдэл хуулиар зарчимтайгаа яг зөрчилдөж ирсэн шүү дээ тийм ээ. Өөрөөр бол хэм хэмжээг зөвхөн хуулийг нь барих хэрэгтэй. Хууль зохицуулах хэрэгтэй. Яг захиа гаргаад байгаа байдаг асуудал. Тэр нь зөв практик шаардлага гэсэн доо амьдралын шаардлага хууль тогтоож хүссэн хүсээгүй нэрхээ яасан. Гэхдээ энэ нэг зааг байх хэрэгтэй юу вэ гэхээр хууль тогтоож өөрөө зөвшөөрсөн хэрэгтэй. Өөр хэрэг. Юугаар хуулиар. Өөрөөр бол хууль тогтоогчоос захиргаа тодорхой хэм хэмжээ буюу дүрм журм гарах эрхийг хуулиар шилжүүлсэн тохиолдолд яах вэ? Тэр шилжүүлсэн эрхийн хүрээнд захиргааны байгууллага хэмжээ тогтоож байгаа. Тэрийг болохоор юу гэж хэлээд байна вэ гэхээр хэм хэмжээний акт гэж хэлээд байгаа. Энэ нөгөө түрүүний ярьдаг надад газар эзэмших эрх олгосон захиргааны нэг удаагийн актаас юугаар ялгаатай гэхээр нийт хүмүүст хамааралтай. Акт байна шүү дээ. Жишээлх юм бол газрын тухай хуулийн хүрээнд дуудлага худалдаа одоо тодорхой хууль зааснаас илүү хэмжээний газрыг тийм ээ гэр бүлийн зорилтоос өөр зорилгоор аж ахуйн зорилгоор ч юм уу авах тохиолдолд дуудлага худалдаа явуулна эсвэл төсөл шалгуулнаа гэж заасан байж. А энэ дуудлага худалдааг яаж явуулах вэ? Төслийг яаж шалгуулах вэ гэдэг журмын засгийн газар дотор нөр хэлж хэлчихсэн. Тэгс засгийн газар яасан байна уу? Их хөцсөн байна шүү дээ тийм ээ. Тэр хуулиар шилжүүлсэн эрхийн хүрээнд засгийн газраас тэр дуудлага худалдааг төслийг шалгуулах журмыг зохицуулчихлаа шүү дээ. Энэ журм бол яг байр үйлчлэн. Энэ журм бол хэн нэг зөвхөн чамд үйлчлэхгүй байна шүү дээ. Тэр одоо газрыг эзэмших хүсэлтэй хүн болгонд л яах нь тэр журм үйлчлэх. Тэгэхээр тэр утгаараа энэ юу? Хууль шиг байгаа даа. Гэхдээ эренбээр газрын тухай хуулийг хүрээд орсон. Хууль тогтоосон гэдэг нь захиргааны байгууллага биелээд байна. Тэгэхээр өөрөөр жишээлбэл саяны газрын тухай хуулийн жишээгээр дуудлага худалдааны журмыг үндэслээд надад газар эзэмших их олгосон. Эсвэл надад олохоос татгалцсан тэр журмын хүрээнд. Тэгэхээр захиргааны тэр татгалцсан шийдвэр юуг үндэслэж байна вэ? Юу үндэслэж гарч байгаа? Журмыг үндэслэжтэй шүү дээ тийм үү? Захиргааны надад газар эзэмших их олохоос татгалцсан шийдвэр журм үндэслэж гарчлаа тийм үү? Тэгвэл тэр үндэслэл болгосон журм чинь сайн нийлээд тийм ээ. Үндэслэл болгосон журм чинь өөрөө яастай юм аа. Хуультай нийцэх бастай юм аа. Хуулийг агуулгад нийцэх бастай юм гэх юм. Өөрөө газрын тухай хуулиудад нийцэх бастай юм. Газрын тухай хуулинд өөрөө үндсэн хуулиудаа үндсэн хуулийг агуулгад нийцэх бастай юм аа гэж хэлдэг. Тэгэхээр захиргааны хувьд болов ялангуяа хэм хэмжээ тогтоох хүрээнд бол захиргаа дээр хууль нийцэх байх гэдэг зарчмыг бас анхаарах нь байна. Яг нь үндэслэж байгаа шийдвэрийн хувьд тэр үндэссэн хэм хэмжээ өөрөө дээд төрлийн хэмжээтэй бид чинь нэг асуулт байна. За тэгвэл одоо шийдвэр тэр журм хөлдөрчихсөн байна. Гэтэл захиргаа тэр журмыг үндэслэх шийдвэр гаргацсан. Ингэж болохоо. Юу гэж бодож байна? Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хууль зөрчсөн журмыг хэрэглээд надад миний хувьд шийдвэр гаргацсан. Биш үү тийм? Ингэж болохоо. Өөрөөр хэлбэл би юу гэж бодож байгаа болох уу гэдэг нь захиргаа тэр хууль бус журмыг хэрэглэх ёстой юу? Өөрөөр тэр журмыг баталж авч тэр заавал хуулиар байрсан байх хэрэгтэй гэж бодлоо. Ханти барайгүй л анжлаа. Барайгүй бол яах вэ гэж бодсон тийм. Өөрөөр хэлбэл одоо захиргааны албан тушаалт би энэ журмыг хэрэглэхгүй. Яагаад гэвэл энэ чинь хууль зөрчсөн байх гэх ингээд асуудал шийдэхгүй гэж болох уу? Журам гарцсан ч болох юм. Журам гарцсан юм байна? Журамтай юм чи. За эндээс зүгээр нэг асуудал үүсээд байна шүү дээ тийм. Тэгэхээр яг зүгээр яг юугаараа бол тэр журам хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хууль ёсны байна уу, хууль бус байна уу тийм ээ. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол хууль хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх нь захиргааны үүрэг болчихж байгаа юм. Үүрэг болчихж байгаа. За магадгүй ийм учраас эндээс мараа үүсэх байхгүй юу? Үүрэг нь учраас захиргаа хэрэгжүүлсэн. Гэтэл тэр хэрэгжүүлсэн захиргааны акт чинь яасан бэ нөө? Гарсан захиргааны акт хууль бус байна. Яагаад гэвэл тэр актын үндэслэл болсон журам чинь өөрөө хууль зөрчсөн байна гэж тийм. Тэр эндээс яах вэ? Одоо мараа ус гэдэг шүү дээ. Мараа ус. Тэгэхээр за би нэг юу гадаг судлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн журам байна тийм ээ. Журмын улмаас тодорхой нэг зөрчигдлээ одоо шүүгт марах. Захиргааны тэгэхээр энд нэг гацсан юу вэ гэхээр захиргааны шүүх тэрийг энэ үнэхээр хууль зөрчсөн байна. 3 байна. 40 болох юм шүү дээ. Нэг юм боломж байна.
Эсвэл мэдээж хэрэг тухайн журмыг чи хэн гаргаж байгаа? Захиргааны байгууллага гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр гарсан захиргааны байгууллага нь өөрөө тэр журмыг хүчинг бол хавтаадсан боломж байгаа. Түүнээс одоо яг ингээд тодорхой нэг мэрэгчлэн авах тушаалтан би хэрэглэхгүй гэх боломж байхгүй шүү дээ. Яг захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй, хэрэглэх үүрэгтэй. Мэдээж хэрэг тэр захиргааны ажилтны хувьд энэ журам чинь хууль зөрчсөн байна. Энийг хүчин болох хэрэгтэй байна, өөрчлөх хэрэгтэй байна гэдэг одоо юу гэдэг саналаа байд юм уу юугаа тэр холбогдох гэдэг тавих боломж бол нээлттэй тийм үү. Түүнээс ч зүгээр тэгэл хоригчж болохгүй байна шүү дээ. Юу хэрэглэхгүй ажил хууль ус гэдэг ингээд байгаад ч бол мэдчих болохгүй байна шүү дээ. За асуулт. Харилцсан. Юугаар барьж байгаа. Яг тэр хууль ус журмын ингээд биелүүлэхгүй гэдэг хүчингөө болохоор юм яаж болох түрээ багч өөрөө явж шүү дээ. Харин ч өөр юм чинь. Тэр зөрчсөн гэдгийг мэдсэн учраас болохгүй байх тийм юу биелэхгүй байх юм гэдэг. Нөгөө хүчингөө болох нь шүү дээ. Хүчингөө болох боломжтой. Хүчингөө болох процедур нь хэн хүчингөө болох вэ? Тэр захиргаа тэр шийдвэр гарсан захиргаа өөрөө эсвэл шүү. Захиргаа гэж шүү. Хүчингөө болохгүй гэдэг түрээ албаа хаагч юм биш. Тухайн түрээ албаа акт нэрийн хүн илүү зөрч байна. Одоо энэ захиргааны шүүхийн асуудал гэж байна. Тэгэхээр энэ талаар бол миний дараагийн хичээлээр бацуур шүүгч илүү ярих ба. Тэгэхээр одоо дараагийн хичээлээр юу ярих вэ гэхээр одоо энэ захиргаанаас гарч байгаа шийдвэрүүдийг хууль бус шийдвэрүүд гэж үзээд түүний улмаас иргэн хуулийн тэд ирэх зөрчигдсөн байвал тийм ээ зөрчигдсөн бол яах вэ гэдэг асуулт. Хэн шийдэх вэ? Яаж шийдэх вэ гэдэг асуудлыг бацуур шүүгч ярих ба. Таамаг зүгээр нэг асуулт асуугаа заа юм. Асуулт хэлүүлээ. Захиргааны байгууллага, захиргааны шүүхийн ерөнхий зорилго бол иргэн өөрөлдөө энэ чинь юм шүү дээ. Нэг тал ер нь үндсэн хуулиар яагаад хүнсэрхий заагаад байгаа? Хинээс хамгаалах гэдэг. Иргэний хэрэгнээс юм уу? Миний амж авах эрхийг чи хангах үүрэгтэй юм уу? Хин хангах үүрэгтэй? Түр шүү дээ, тий? Өөрөөр түр гэдэг энэ субъектээс давуу эрхээс эсвэл түүний чиг үүрээс хамаарат иргэний эрхийн асуудал ирдэг шүү дээ, тий? За би юу ярих вэ? Хэтэрхий хэлчихв. Өөрөөр хэлбэл захиргааны шүүх гэдэг маань юу вэ гэхээр захиргаа гэдэг нь давуу эрхтэй субъект давуу эрхээ хэдэд хууль бусаар шийдвэр гаргачлаа. Энэ хууль бус шийдвэрийг хүчин болгоод миний эрхийг сэргээж өгч гэдэг асуудал байна. Тэгэхээр захиргааны шүүх ямар зорилготой үүрэгтэй вэ гэхээр хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх гэдэг шүү дээ, тийм үү? Тэгэхээр сүүлийн практикээр ийм тохиолдол болоод байгаа. Захиргааны байгууллага өөрөө одоо сайн таны хэлдгээр тийм ээ. Захиргааны байгууллага өөрөө гарсан шийдвэрээ хамгаалаад гэдэг юм уу? Өөр захиргааны байгууллага эсрэг шин комплект байгаа. Ийм л байгаа. Жишээлбэл төрийн албан дээр. Төрийн албаны зөвлөл. Төрийн албаны зөвлөл дээр юу гэх вэ? Нөгөө төрийн албаны тухай хуулинд нь юу хэлсэн бэ гэхээр төрийн албаны зөвлөл чинь хоёр төрийн албан агчийн төрийн байгууллага авах тушаалт хоорондын маханы шийдэж шүү дээ. Нэг нь одоо хууль бусаар ажлаас халсан эсвэл одоо хууль бусаар шийдгсэн, хууль бусаар ажил авчихсан байж гэдэг юм тийм ээ. Нөгөөх нь үгүй хуулиас нээж гэж магадгүй шүү дээ тийм. Тэгтэл тэрэн дээр яадаг вэ гэхээр төрийн албаны тухай хууль дээр юу хэлсэн бэ гэхээр төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тал нь шүүх төвчл хэрэгтэй гэж заасан байна. Тэгэхээр одоо эндээс бол яг төрийн албан хаагчийн эрх зөрчигдөж байгаа тохиолдолд шүүх тавих боломж байна. Жишээлх юм бол за энийг би яаж ойлгох вэ? Ингэж аам л та. Жишээлх юм бол төрийн албан агчийг үндэслэгүйгээр ашаас авчихсан байна тийм үү? Тэгэхээр тэр хүний эрх зөрчөөд байна да. Тэр үндэслэгүйгээр зөрчигдсөн шийдвэрийг зөв байна гэж төрийн албан зөвлөл хэрвээ шийдчих бол марах гэж шүү дээ тийм ээ. Гэтэл одоо сайн нэг тохиолдол сайн жоохон жишээлх юм бол ингэсэн байна. Шудраг устай эрхлэгчийн төлөө газар ийм дарга шийдвэр гаргасан. Юу гэж гаргасан бэ гэхээр одоо төмөр замын үйлчлэгний тарифыг нэмэгдүүлэх зөвшөөрөл гаргасан байна. Тэрийг шадар сайд юу гэсэн гэхээр энэ нөхөр их мэдлэг итгүүлсэн байна. Буруу байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл өгсөн нь буруу байна. Тийм учраас энэ нөхөр сахилгаан хэмжээ авлаа гэж сахилгаан хэмжээ авчихсан. Тэгсэн чинь сахилгаан хэмжээ авсан шийдвэрт нь шудраг устай эрхлэгчийн төлөө газрын дарга гомдоод төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл яасан гэхээр энэ юу вэ? Шадар сайдын буруу байна. Шудраг устай эрхлэгчийн төлөө газрын дарга бол нэм ширх хэрэгтэй байна гэж шийдсэн. Тэгсэн одоо яасан гэхээр шадар сайд гомдол гаргасан.
Миний шийдвэр зөв үү? Тэ? Миний шийдвэр зөв байгаа төрийн албаны зөв хүчингүй олгочлоо. Тийм учраас би шүүхэд хэмжил гаргана гэдэг захаан нэрийн шүүхэд хэмжил гаргаад захаан нэрийн шүүхэд хэмжлийг хүлээж аваа шийдсэн. Шадар сайдын зөв байсан байна. Өөрөөр шадар сайдын одоо цахилгаан шийдэл оруулсан зөв байна. Төрийн албаны зөв бол шадар сайд цахилгаан шийдэл оруулах хэрэггүй гэж хэлсэн. Тэгээ шүүх юм шиг. Юу болоод нэгсэндээ шадар сайд буюу шадар сайд гэдэг хүн иргэнийхээ хувьд биш тийм үү? Албан тушаалтныхаа хувьд гаргасан шийдвэрээ хууль ёсны гаргасан гэж мандаад шүү дээ тийм үү? Агч нөгөө талд бол нөгөө байгаа бол өөр. Төрийн албан агч үндэслэл ажилласаа санагдсан. Өөр байгаа. Энэ бол юу? Яг тухайн хүний төрийн албан агч гэсэн үндсэн эрхийн зөрчиж асуудал багтаа. Тэгэхээр энэ талаар бол мараа үсгэх бол асуудал багтаа тийм үү? Агч саяны миний сүүлдсэн тохиолдолд яасан? Шадар сайд иргэнийхээ хувьд биш. Албан тушаалтны хувьд мараа үсгэх тийм зарцсан нэгсэндээ нэг захааны байгуул нөгөө захааны байгуул эсрэг. Гэхдээ захааны байгуул юу гэж хэлж гараад ирсэн. Миний авсан шийдвэр үйлсдэг юм аа. Хэмжиж авчлаа шүү дээ. Шүүгчдээ хүлээж авах шийдэлчлээ. Тэгэхээр би та нарыг хацуу шүүгчээс юу гэж сураа ажиллах гэдэг байгаа юм гэхээр энэ зөв үү? Өөрөөр захааны байгууллагын эсрэг хэмжиж гаргаж байгаа. Зөв үү? Яг зөв захааны байгууллагын эсрэг гэхээр хэрэг болчихно л да тийм ээ. Яг захааны байгууллага гаргасан шийдвэрийн талаар зөв гэж захааны шүүхэд захааны байгууллагын эсрэг хандаж болох юм гэсэн үг байна. Зөв гэж хэлэх байхад гэхдээ гаргалгаа нь юу гэж асуух байх тийм ээ. За ингэж яг асуудал маань үндсэндээ цаг маань дууссан байна тийм ээ. За тэгэхээр би ер нь өнөөдөр угаасаа ийм их сэдв асуудал ярьж ажиллахгүй гэдэг нь ойлгомжтой байсан. Тэгэхээр би танд юу энэ нэг цагийн дотор ямар ойлголт өгөхийг хүссэн бэ гэхээр захааны хэм бэ? Захааны хэцүү үүднээс захааны үйл ажиллагааны гол зарчим нь юу юм бэ? Хэцүү төрлийн зарчим гэдэг хууль дэвлэх зарчим гэж юу юм бэ? Энэ өөрөө ямар утга агуулгатай юм бэ гэдэг зүйлийг ярих гэж зорьсон. Тэгээд энэ зүйлээ ярьлаа гэж ойлголоо. Тэгээд энэс хойшоо бол нөгөө бусад одоо яг энэ хэцүү төрлийн зарчим маань одоо яг яаж жишээлбэл тодорхой жишээн дээр яаж задлах вэ гэдэг зүйлийг ирсэн ба энийг та нар таах материалаас та бүхэн таах материалаас их болж хараад тэргээр дэлгэрэнгүй ойлгох хичээсэн ба. За ингээд анхаарсан байна. Асуулт байна. Бүгдээ ингэж хүмүүсээ. Оо тийш. Ашиг боллоо тийм. За.